Энийгээ томилтоор явуулсан. Дараагийн 7 хоногт. Нөө мэдээ. Тэргээч юм гэдэг юм. Жоохон байж байгаа кофегаа чамж ууя та идэлчтэй. Чаны Одоо оройтой тийм үү? харин жоохон орой юу? Гайгүй юу? Юндангаар өвтний тэр дэлбэрэлт гэж нэрлэж байгаа тэр үйл явдлыг тэгшээ бол дээр бичсэн тийм хэд бичсэн тийм улсаа хэд нэвтрүүлэг хийсэн. Тэгэхээр би нөгөө та хоёр одоо Дүнжин гар байхад тухай иж бүр мэдээлэл өгнө. Сайн нөгөө шүүхэд нэг сар шилжээд энэ оны нэг сар шилжээд тэгээ нөгөө шүүхэн цаашаа гин буургийн шийдэх юм уу гэдэг урьдчилсан хилцүүлэг нь сая 2 дахь өдөр болсон шүү дээ. Тэгээд манайх очиод шууд дамжуулсан. Тэгээд нэг 3 цаг 4 цаг орчим хуралдаад тэгээ хэргийг гин буургийн шийдэх үү гэснээр шийдэхгүй болоо. Тэгээд буцаага прокурор шилжүүлж чинлээ. Улсын хөлөг мэдээлэл. Ийм хэмжээний ер нь дэлбэрэлт чинь юм гал Монголд бас өөхөн болж шүү дээ. Объектын ихтлэг үр шатчихсан байна. Алтчин бөмбөр байна тий. За хамгийн сүүлд одоо юу байгаад тийм нөгөө хөвсгөл аймагт сая. Мөрөнд үр шатлаа шүү дээ тий. Нардуу зах дээр бас ийм том гал гарч ирсэн. Манай бас яг ийм төрлийн юм объектын галт өмөртэй дэмжиж ирсэн туршлага бас жоохон ховор. Гэтэ тэр үед бол ингээд амар олон хүн анхаарсан. Ер нь хамаг хүч бүрэлдэхүүний онцгой байдлын байгууллага бол зарцуулсан. Тэгээ энэ дотор хүмүүс нөгөө 60 тонн хийнд хүсгээд андуураад тийм. Тэр дотор 17 тонноос. За ингээ алдагдахад тэргүүр нөгөө явж исэн нөгөө машинууд гинт зогссон шүү дээ. Нийс хөдөлтгөө. Энийг бол нөгөө альпны хүмүүс ингэж тайлбарлаж ил. Нөгөө машины нөгөө агаар шүүгчд кондишн тийшээ газ ороод ирэнгүүт машин нөгөө өөрийгөө хамгаалж шууд унтарт юм бэл. Гал уулыг тэндээс нөгөө тэр том оврын тэргээс бол гараагүй. Цаана хүмүүс нөгөө машинаа хөдлөхгөөд нөгөө орчлуураас гараад ингээд тэр дэлбэрэлт явагдахад тухайн үед тэр нөгөө нэг дэлбэрэлт босны дараа тэр нөгөө хамгийн түрүүнд Баянзүр дүүргийн 63 дахь нөгөө галт төмөртэй тэмцэх. Тэндээс бүрэлдэхүүн томилогдоод тэр хэсэг залуучууд нөгөө нэг сүулт нөгөө бурхмуулчдаг тэр залуучууд шүү дээ. Тэр хүмүүсийн үүрэг бол орж ирээд галын тэр тархалттай ер нь яаж ажиллах вэ хэдүүлээ гэдэг зураглалаа гаргаад бусад нөгөө нэг байгууллагууд руугаа бусад онцгой аль ангийг яаж ажиллах вэ гэдэг төлөвтэй их гэж ирсэн юм л. Харамсалтай тэр явцд нөгөө дэлбэрэлтэй гад Йонксон шийддэг. Тэр чинь нийт 7 хүний чинь 3 нь онцгой байдал ялгаатай. Тийм. Бусад 4 нь бол оршин суух. Тэр явж ирсэн гэж байна. Гэхдээ тэр өдөр байсан бол айгүй хэцүү тий. Яг эд нөгөө нэг ажлын цагаар ч юм уу хүчрэлтэй шүү дээ. Хүчрэлтэй. Ингээд гал ерөөсө төс гэж явж байгаа. Тэн чинь нөгөө попкорн шиг л нөгөө машинууд өсрөөл тий. Гэтэ ингэж хөөхөд тэжтэй л гэж яг тэр мөчт. Та амар өдөөс пургат би ухаалтсан юмсан. Айс шүү дээ. Айгуу айс. Тухайн үед одоо төр байдаг тулдаа гэдэг шиг улсын онцгой комиссоос шийдвэр гаргаад энэ хүмүүсийг ямар ч гэсэн өвлийн өвдөнд амьдрах баяртай болгоё гэдэг усаас тэр түрээсийн зардлын төлөвл нэгэ бүгдийг гаргасан. Одоо тэгтээ тэр хүмүүс бүгдээрээ түрээсийн байранд байсаар байсаар л. Тэгтээ тэрэн дээр нөгөө нэг юу гараад байсан нь түрээсийн төлбөр нь олдцгүй үгүй харин ч асуугүй юу гэдэг асуудал гарсан. Яг го дунд нь нөгөө гэрээ нэг дуусаад одоо тэгээ бид нэр цаашдаа яах юм бэ? Одоо тэгээ гэрээ сонгохгүй бол яах юм гэдэг нэг яриа бол гарсан. Тэгээ ер нь бол түрээсээ бол гайгүй үгээд байгаа юм билээ. Тэгээд тэр хүмүүс нэлээд сандсан нэг намар болоод тийм тэр үед яг сандарсан. Сургалтын төлбөр мөлбөр те айлууч нэг тэгдэг штэ хүүхдүүдээ сургалтын төлбөр хувцас хэрэглээ бэлтэн гэд тэр үедээ төлбөрөө бүүн авъя гэдэг нөгөө түрээслүүлж байгаа айлууд
Нөгөө хүмүүс чинь нөгөө улсаас нөгөө сараа 2 сараар л өгдөг юм л да. Айлууд болохоор 6 сараар нь жилээр нь авсан сонирхолтой. Оо тийш тий. Тэгээ байраа суулж өг гингүүд нөгөө хүмүүс ч хэцүү. Ер нь бол хит нүүцэн айлууд юм билээ. Энэ гал гарсны дараа тэр дашаанчл компанийн ер нь одоо хүртэл тэр огөрсөн хүмүүстэй ганц ч удаа уулзаагүй. Тийм гэсэн харин тийж. Тэрэнд бол энэ хүмүүс маш их гомдолтой байт юм билээ. Тэр осол гарснаас хойш жил 3 сар өнгөрсөн. Тэгээд ямар ч байсан жил 3 сарын дараа бид нар нэг юм урьдчилсан хилцүүлэг гэдэг юм болдгийг байна. Тэрийг нээлттэй явуулж болдгийг байна. Бид нар бөөнөрөө үзлээ, харлаа. Нөхцөл байдал нь ямар байгааг бас тодорхой хэмжээгээр мэдэрлээ. Тэгээд яг энэ процессыг олж хараагүй хүмүүс авах юм бол тэр дашаанжил компани удирдлага болоод ажилтна гэдэг энэ буруутгагдж байгаа хоёр хүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан. За нөгөөт нь эрүүл мэндэд хүндөвтөр болгоомжгүйгээр учруулсан гэдэг ийм зүйл янгаар хүнд олон хүндөвтөр гэдэг хоёр үйлдэлсэн. Ийм гурван зүйлээр яллах үйлдэлсэн. Тэгээд энийг урьдчилсан хилцүүлгээр хилцүүлэнгүүтээ нэмэлт дахиад судлага мөнгө буцаах шаардлагатай байна гэж ингээд үзсэн байгаа юм бэ. За шүүгээс зөвлөдөө дараах шийдвэрийг гаргаж байна. Зэрэгүр хэн шиг бол 33-д орж үлээ. 1 2 1 3 дахь залтаас үндэслэн нэг нэмэлт мөрдөн бацаалтан тусаа шийдвэрлэлээ. За сууцгаая. Золоор нөгөө нэг энэ шүүгвэрлэн нээлттэй болчихсон. Тэр хүмүүс хохирсон хүмүүс бол ингээд нээлттэй хийж өгөөч гэдэг үсгээр нь тавиал яваад тийм санагдаа. Тийм. Тэгээд шүүгчин бос юм шүүгвэрлэлүүдээ нээлттэй гэдэг болоод шүү дээ. Одоо гэхдээ тэр шүүх хурлын дараа одоо ингээл нөгөө хэвлэлүүдийн хуудсыг эргүүлэл харахаар хэвлэлүүд яг тэгдэг шүү дээ. Нөгөө нэг маш олон хөндөгдсөн юм уу? Эсвэл яг ингээд нэг юм акценттэй юмар гарчихлаа л ингэдэг шүү дээ. Тэгээд нөгөө нэг патрулын жолооч хаана байгаа юм бэ гэдэг нэг юм гарч байгаа маш олон уншигдлаа шүү дээ. Тэрийг юу хайц. Тэгэхээр тэр юм ер нь бол ойлгомжтой. Энэ бол тухайн үед гарсан хүн бичлэг тэгээ дээрээс нэг хүмүүсийн хандлага тийм. Тэр үнэнд л буруутай энэ хүн яагаар мултарт ингээл тийм. Ингэхээр хүн алга болно гэдэгтэй ойлгомжтой. Тэр хүн нийгэмд гарахыг хүсэхгүй болж тийм. Үгээ хэлхийг хүсэхгүй болж за ажиллаа бол хийдэг л байлгүй. Эсвэл ажилгүй болсон мэдгүй. Ямар ч тэр хүн хэвлэл тогт байр суурийг илэрхийлдэг. 1459 УНМ улсын дугаартай Nissan Patrol автомашин мөнх нарн нь 2-3 үйлдлийн зөрчлийг гаргасан байж болцсогүй үйл баримт бол тогтоогддог. Тэр тухайн ослыг осол зам тээврийн осол гэж үзэхгүйгээр хөдөлмөр аюулгүй байдлын юугаа хангаагүй гэд нэг тиймэрхүү зүйл заалтаар оруулаад ирсэн юм шиг үлээ. Тэгээд энэ зам тээврийн осол биш юм бол яхаараа дашамжил буруутдгийг гээл нэг тиймэрхүү үнцэг гаргаж ирээл мэтгэлцээдсэн. Гэхдээ энэ процесс дээр нөгөө замын цагдаа ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргасан байх тий. Үгүй харин яг юу яасан бэ? Шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгээ шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол мөн ч юм шиг биш юм шиг шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тийм учраас наадгаа дахиж прокурор буцаагаад дахиад шинээр шинжээж томилоод наадгаа дахиад хий гэд шүүгчдийн даалгавар өгсөн. Одоо тэгээ хэрэг гараа зөндөө. Одоо харин бараг тийх юм шиг байлээ шүү дээ. Тэгжид ойлгосон. Тэгээд хин мөнх наран гэд жолооч одоо юу яагаад байгаа шүү дээ. Хайцсан гэдэг байгаа шүү дээ. Тэр хүнийг угаасаа нөгөө нэг одоо ингээд зам тээврийн осол гараад 2 машин шүргэслээ ихэд хоёулангийн цагдаа ингээд торгож моргодог ч юм уу тийм юу зөрчлийн тухай хуулиар тэгдэж шүү дээ. Тэгин чи тэр хүнийг ерөөсө зөрчлийн тухай хуулиар торгоогүй гэд тэгээд өмгөөлөгч нар тэгээд хэлээ. Тэгээд тэр хүний чинь ер нь бол ингээд зам тээврийн юу дүрм журам зөрчөөгүй. Ногоон гэрлээр ийшээ иргэсэн игнэ бариа зүг эзэлсэн. Тэгээ яасан гэдэг чинь тэр хүний зөвхөн буруутгасан нэг зүйл нь уур чадвар дуцсан. Тэр жолооч чадвар муу юм. Тийм, нэг тиймэрхүү л юм ярьсан. Тийм учраас ерөөсөө тэр хүн буруутахгүй гэв. За зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжээж томилохоор шийдвэрлэлээ. Прокуророос тэднийг бүгдийг хохирогч гэжсэн иргэний нэхэмжлэгч болгож тодорхойлоод шүүх рүү шилжүүлсэн юм билээ. Тэгээ энэс болоод асуудал үүсэж байгаа юм. Зөвхөн иргэний нэхэмжлэгч болцохоор эд хөрөнгийн хохирлол бид нар авах боломжтой. Тэгээд бид нэр тэрнээс гадна эрүүл мэнд сэтгэл санааны хохирлоо яах юм бэ гэдэг асуудлыг бас шүүхтэд тавьж байгаа юм билээ. Тэгээд шүүх болохоор тэгээ зарим нь хохирогч гэсэн, зарим нь иргэний нэхэмжлэгч гэсэн. Тэгээ шүүх болохоор за энэ чинь ингээд айгүй асуудалтай байгаад байна. Энийг ингээд нэг жинтан болгоод ирээгээд прокурор бас буцааж байгаа нэг шалтгаан тэр юм билээ. Хэдийгээр мөрдөн байцаагч шийдвэр гаргаж
зарим иргэдэг одоо иргэний нэхэмжээр тогтоосон шийдвэр энэ эрх зүйн үр дагавар үүсгэж өөрчлөх одоо юм эрх зүйн акт хэдий чи энэ шийдвэр нь хууль заасан үндэс журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлсэн хэсэгтэр шүүхөөр бүхэлдний хянж үздэг. За тэгэхээр энэ зарим иргэний нэхэмжийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хууль заасан үндэс журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмлэгч бус этгээдийн иргэний нэхэмжээр тогтоосон нь за оролцогчдын эрхийг хязгаарласан байна гэж үгээс дүгнсэн. Буцаасан үндслүүд дотор энэ надад бас жоохон сонир санагдаад байгаа. Тэр галд өрцөн 207 дугаар байрыг улсын комисс хүлээж авдаг шүү дээ. Нөгөө нэг барилга ашиглалтанд ороход тэгэж хүлээж авахад энэ нөгөө нэг барилгын материал дотор нь галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй юм материалуудаар баригдсан байхад нь ингээд хүлээгээд авсан юм биш үү? Тэр тэгэхээр энийг тодруулаач гэдэг бас юм юм багш мөн тий. Тэгэхээр энэ бас нөгөө нэг за ингээд гинти аваар осол гал ус ингээд гамшиг осол болоход ер нь олол энэ барилгын чанарын асуудал байнга л яригддаг болж юус ажил хэрэг болтгүй тэгэл улсын комисс чанартай чанаргүй харсаар эдлнүүдэн дээр завсар зайтай ингээл нэг юм болоок өрж байгаа л гаднаас шавардсан юмнууд авчлаа гэдэг ийм юмнууд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бас яг онцгойлоод харах юм бол бас нэг ийм сэрэмж авахаар нэрийн үйлээ гэдэг. Дахиад тэр нэг аюултай ачаад иврийг нь одоо тэр үр зөөгн зөв юм уу буруу юм уу тий. Зөвшөөрөл нь яах юм цаг нь хизээ байх юм. За урт хойно юм хамгаалт байх юм уу тий. Тэгээ ер нь бол ингээ аюул тохиолдоход яах ёстой ингээд амар олон юм одоо энэ бүхэн аюул байдал хамгаалалт тий. Энд дээр их цочроо. Бид нэр маш их зүйл сурж авахаар тий. Тэгээд тэр дашрамжил компанийн болохоор нэг бол тэр юу барилга барьсан компанийг буруутгах гээд нэг бол Монгол улсын стандартын дагуу баригдсан тэр замыг буруутгах гэж үзчихлээ. Ер нь бол хараа сууж хахад. Одоо нөгөө юугаа хуваая гэсэн үг шүү дээ. Зарлаа хуваая. Тийм, зарлаа хуваая. Одоо чинь 18.8 тэрбум төгрөгийн хохирол гэмор гэдэг нэг хоёр юм гарчаад. За барилга хот байгуулалтын яамнаас гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтанд хүлээж авах улсын комисс хүлээж авахтаа галын аюулгүй байдлын тухай хууль 17 2-3 дугаар зүйл заасан. За галын аюулгүй байдлыг хангасан хэсэгт л арах энэ дүгнэлт хэрэг шаардлагатай ач холбогдолтой гэж үзсэн. Тий. Тусаа. Өө за. Тий. За ер нь бол тийм энэ шүүх хурлыг нэг талдаа ингээ удаад байгаа энийг хурдан шийдчихээсэй гэж бодлоо. Их хурдан одоо тий шахалтанд ороод бас нэг дутуу өвтөн үнэлцгүүдээ гэдэг. Одоо чинь хүний хөргөчийг одоо нэтэр үнсэн тий зургтын нэтэр үнсэн гэдгээс хаваад. Харин тий тэгжээлээ шүү дээ. Нэрээ тэгжээлээ ш нөгөө хохирч гээд нэг хохирчоор тогтооцсон хэдэн иргэн байгаа гинэ. Тэгсэн чинь нэг хоёр хүний нэр шүүгч хэлээд энэ хоёр хүн чинь яг осол болох үед нэг нь увсад нөгөөх нь солонгост байсан юм биш. Тэгээ яагаад энэ хоёр чинь тэр хоёр тэгээ хөнгөн гэмтэл авсан гэдэг юутэйгээ байгаа юм гинэ. Тэгсэн чинь яагаад увсад байсан хүн солонгост байсан хоёр хүн хөнгөн гэмтэл авчуу гэд нэг тим юм гаргаж ирээд. Тий. Тэгээ харин тэр мөрнөөсөө болоод та нар наатахаа эцэгцэл мэгцэл гээл. Тэр нэг хэргийн газрыг үүслэг мүслэг. За баярлалаа. Процесс ер нь бол одоо мэдгүй олон улс мэлстай ямар байдаг. Ер нь бол процесс жоох удаан уу. Одоо зүгээр урдчилсан хэлцүүлэг. За ингээд буцаачлаа шүү дээ. Буцаачлаа. Тэгээ буцаад. Тэгэхээр одоо ингээд мэдгүй ингээд яваад бүр эцслээд те ахаа дараагийн шатны шүүх мөнхөд хандаад ингээд эцслэх хугацаад харин гээд харах юм бол болоогүй. За тэгэхээр тэр болтол нэг юм 60 хэдэн айлын асуудал, 200 хүний асуудал гэдэг бол жоох хэцүү. Надад бол ингэж санагч байна. Одоо чи нөгөө хүнээ алдсан 7 айл бай тээ. Аав нахгүй болсон. Хүүхдүүд байгаа тий. Тэгэхээр нэт хүүхдүүдтэй зөндөө хүмүүс байсан. Ипотекийн зээлтэй. За бүр ингээд ипотекийн зээл, визийн зээлтэй хүүхдүүд нь сургалтын төлбөр төлдөг байсан. Ингээд амьдрал нь бүр эргэж байгаа болоо айл баг. За энэ хүмүүсийн хохирол одоо тэр хүмүүст олох мөнгө бол одоо ингээд үнэхээр тогтсон одоо манай хуулийн юм л одоо боломжтой тэр юм л да. Тэр хүмүүс бол хохирсон нэрээ л хохирч байгаа. Одоо энэ шүүхийн урт процесс юм. За энэ хүмүүс дахиад 3 шатаар явна тий ойлгомжтой. Иргэний шүүхөөр 3 шатаар яваад дуусны дараа дахиад иргэний шүүхөөр дахиад 3 шат явна. За тэгээ шүүхийн шийдвэрээр явна. Нөгөө шийдвэрээ биелүүлчихгүйгээ. Манай энэ хуулийн чинь төвөгдөн шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлж бас айгүй урт процесстэй юм шиг байна тий.
Тэнд нэрийн нэг бас сонирхолтой хүмүүс байсан. Даатгалын компанийн байсан. Ахаад хин хохирж байгаа хэрэг нэмээд даатгалын компанийн ер нь бол мөнгө авахгүй тэнд дээрээ сууж байгаа. Нөгөө даатгалтай зарим байр даатгалтайсэн тий даатгалын мөнгөний гаргаад өгсөн юм шиг. Тэгээ одоо ингээ буруутай итгээдээс мөнгө авъя гэж сууж байгаа даатгалын компанийн бас байлээ. Машинууд нь даатгалтай байна. Тийм нөгөө машин тийм 30 хэдэн машин шат. Угаасаа 23 оны төгсгөл 24 оны эхлэл энэ аврагчдын хувьд бол жоохон харж ил байсан. Тэнд айлын ял шатаалтын дараач чалгаас нас орчдаг. Энд ингээд миний дэлгүүрт хаалгараад гэдэг тий. Тэгэхээр энэ 23 энэ аюулгүй олон ингээд ойрхон дараалсан ер нь бол жоохон галынхаа энэ аврагчдын хувьд бол жоохон хүнд жил байсныг бид нэр ингээд эхний ядж хахад сэдв болгоод ярьчлаа. За нэг юм 7 хоногийн ихэнд болсон. 7 хоногийн эхний өдөр болсон шүү. Тэгсэн тий. Үдсэн. Чи би нэг иймэрхүү юм үзэж чаддгүй юм ичээд тийхгүй. Гэтэ амар ямар ч ичмээр л хэлсэн тий. Гэтэ энэ ийм үү? Энэ 7 хоногт урааных боллоо. Өмнө нь халзан бүрэгдээ дээр очиад одоо хийсэн үү? Холон хийдээдсэн тий. Салхитын мөнгөний ор дээр бас ийм юм болсон. Манайхан нэг тийм хар хүчээр шийдчих гэдэг юм болцсон уу юу? Ямар сони яг заавал бид нар урааныг дэмжих юу эсэргүүцэх хэрэгтэй юм тий. Хүн болго өөр үзэл бодолтой гэж болно ч тий. Бас эсэргүүцэх бодолтой хүн ч гэсэн байж болно шүү дээ. Тий. Тэгэл эсэргүүлж байгаа хүмүүсийг бид тэгээд энэ их яг ингээд чин сэтгэлээсээ одоо эсэргүүцээд захирлыг авч бариад ингээд мач заажаад гинөө эсвэл төлбөртэй байна. Ингээд та юу гэж бодож байна? Та юу гэж бодож байна? За ихч бол ойлгомжтой би энэ ихчийг үр дагавраа төсөөлж иж энэ үйлдэлийг хийсэн гэж бодож байна. Би бол төсөөлөхгүй л хийсэн гэж бодож байна. Яг цэвэр одоо ингээд тухайн үеийнхээ стресс югаар ингээд орцсон байна гэж. Одоо тэгэнгүүт энэ гарах үр дагавраас төсөөлж чадахгүй л юм шиг. Мэдгүй. Энэ бол болохгүй ш таньж байгаа. Тийш тий. Манай ажлынхаа үзээд нөгөө манай эдийн засгийн сэтгүүлчдэр энэ төр харчаал яана энэ гадны хөрөнгө оруулалт моролт гэл. Би тоглохгүй юу. Яа тийм ч одоо Монгол их хүн одоо тий уурн өрсөндөө одоо их нутгийн армсандаа ихийн цагаан сэтгэлийн өгаар ингээд хосч штэ яа тийм гэсэн чи та ямар муухай ингэ. Наа нэр жигнэсээ тэгж бодож ийн гэвэл. Та жигнэсээ ямар бодолтой байгаа юм тэгээд. Жигэн бодлоо ярьлаа. Ер нь бол энэ чи юу л ахгүй да. Чин засаг ажиллаа хийж юм уу? Тэ. Би нөгөө Францын төсөл нөгөө уран олборлох төсөлч их олон жил явж байгаа шүү дээ. Нөгөө аль эртний л яриава байж тээ. Талбайн тавилгууд маань тэтгэрт гараад одоо нөгөө шинэ үеийн одоо тий шинэ үеийн жагсагч нар гараад ирцээ. Одоо хуучуулаас одоо энэ цэнхрөөс цэрэг ихч маань байна. Үгүй цэнхрөөс цэрэг ихч маань Twitter дээр бичлэг нь явж байгаа юм лээ. Мэдхгүй ямар учиртай юм бихтэй юм мэдхгүй. Бид нар Бадрах энержитэй уулзах гээд нэг хоёулахнаа л би ингээд очисон тэгсэн чинь хаанаас гараад ирсэн мэдхгүй. Хинээс сонссон мэдхгүй. Ингээ гараад ирсэн. Тийм үү. Тэрнээс би тэд энэ хүнийг ингээд би бүр гайхсан штэ гэд. Харамсалтай нь ингээд эхний 8 он ирчээс сүлд манайхан л болсон араасаа ингээд цуурч орж ирдэм бэ. Тэгээд тэнд ирнэ гэж бодогдог уусад гинт шинээр баахан хүмүүс ороод ирсэн сууж байна. Би тэгээ бодлоо л да ер нь ямиг ингэж л манайхан дотроос самардаг юм байна дөө гэж. Тэгээд тэн дотор ингээд орж ирээд анхны хідэн байлгүй сүлд нь өөрсдөө чихэн дуудсан юм а. За зарим нь ч одоо ингээд хүч тарамж байгаа дэр олуулаа байвал зүгээр ч хийж үздэг юм уу. Ингээд манайхан ингээд хүмүүсийг нэмээд оруулаад ирдэг юм байна. Анхнаасаа тохирсон ганцхан хундагнаагаа яриад ардан цугараа дэмжих маягаар бай гэсэн чинь ардаас тэр нэг лам гэдээсэн нөхөр чинь хитчнээ удаа ойрлж миний уурыг хөрглөө. Би ч бүр сүлдээ тэр лөө муухай харлаа, эрүүгээ шүдээ зуурлаа. Дуугаагач гэж нэг чарлаа. Тэгсэн чинь тэр талбай дээр ойрлоод идэг нэг залуу бас хажууд ирчихсэн. Босоод ирээл дайрах юм. Та хоёрт ураанаас айдгүй. Айжс ямар нэг тийм эрдэмтэд нь айхгүй байхад бид нэр байгаа. Тийм шүү дээ. Инженерүүд тэр эрдэмтэд нь бол итгэж байна. Би харин тэр жагсаж байгаа хүмүүст илүү одоо итгэлгүй. Тэр хүмүүс яг мэрэгжлийн улсууд нь хилээд байх чинь. За яг хувийн үзэл бодол ямар ч хийж бодлоо тий. Ингээд одоо үнэхээр одоо эх оронч хүмүүс ч юм уу мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд тол тархилгоо дотор ингээ гараа шугуул үүсцэн биш. Гэхдээ мэрэгжлийн улсууд нь хэлээд шүү дээ. Улс бол хийгээд шүү дээ. Би зүгээр ингэж бодож байна. Энэ нөгөө нэг эсэргүүцээд байгаа хүмүүс урааны тухай яг ер нь олол нь
хэр ойлголт мэдлэгтэй байгаа бол гэдэг айгүй эргэлзээтэй тий. Мараа нөгөө Excel нөгөө нэг тэмцэгч тэгмэд арчсан намын бүдүү. Нөхөр чинь очиж нөгөө нэг хилцүүлэлт ороодсон шүү дээ үндэсний телевиз. Тийм үү. Оо. Тэр их ч асар байжтэй. Төмийн физикчтэй мэтгэлцээд. Одоо жишээ нь юм л дээ. Нөгөө тэр нарийн олборлох технологи, механологи тий энэ минь мэдхгүй байна. Зүгээр яхав би зүгээр ингэж бодож байна. Хүмүүс уул уурхай гэхээр ингээл газар ухаал, сэглээл, дэлбэлээл, барайл, хамаг юм өмцөм татаал авч явдаг мавдаг гэдэг тэр ойлголттой дийлэн хүмүүс хэвээрээ байж магадгүй. За тэр уусгай олборлох гэдэг. Би тэр нөгөө нэг нарийн ширийн хэд гүнзгий юм руу нормооргүй байна. Зүгээр яхав яг энэ бичлэгийг яах гэж үзүүлсэн бэ гэхэлэр нэг юм жохон ингээд нэм эргэцэн үр дагавраа мэддэг. Тэ ингээд нэг жоох учиртай галзуурахгүй бол эргээд хэнийг эрсдэл хийж өөрийгөө л эрсдэл хийж чаа. Миний ойлгосноор одоо энэ ингээл цагтаа дээр асуудал үүсэл те нөгөө талгоомдол гаргаал инх юм бол ингээл процесс явна. Энэ хүн өөрийгөө л ингэчихэж байгаа. Тийм хуулийн хариуцлага хүлээж очиж түүний өмнөөс хин нэгэн цагтаа зодохгүй байхгүй юу да. Тэгэхээр ингээд өөрийгөө асуудал хийгээл амьдралын асуудал хийгээд байх хэрэг байгаа юм уу нэг юм хагас сугас мэддэг юмнаас болоод гэж би ботсон шүү дээ. Одоо нөгөө яг орд газар нь байгаа сум нь Улаанбаатар хөлөө. Та хоёр тийш очиж үзсэн үү? Би очиж үзмэр санагдаад байна. Зүгээр ийм л юм. Би тэр хүмүүсийг зүгээр нөгөө буруутгахыг хүсэхгүй юм те. Хүн ч нөгөө мэдхгүй юмныхаа дайсан гэж байна. За ямар одоо шалтгаан байгааг бас мэдэхгүй юм те. Ер нь бол энэ төсөл хэрэгжиж байгаа бол энийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм шүү дээ. Ер нь ойлгох ажлыг хийж байгаа юм уу тэгээд хийхгүй байгаа. Мэдээлэлээр хангаагүй ч тэр эсэргүүцэж байгаа ч юм уу, эргэлдэж байгаа хүмүүсийг нь орк шинжлэх ухаанд итгэдэггүй те. Энэ бол шантаач чинь ингээд зүгээр тэнэглэхгүй. Ойлгох ажил аягүй сайн хийх хэрэгтэй. Тэр нөгөө энэ сошиал дээр байхгүй нэг маш зөвхөн хувьтай тэ нэг юм 10 хүрэхгүй хувьтай ч гэдэг юм уу юм хэсэг бүлэг хүмүүс байдаг гэж ярьдэн шүү дээ. Тэрийг нөгөө nice guy гэж нэрлэдэг гэдэг. Уул нь бол nice guy гэсэн үг. Гэт яадаг гэвэл нөгөө мэдлэгтэй, сэхэтэн, боловсралтай, гадаад дотоодод ингэсэн хилтэй уустай ингээд бүх ингээд салбарынхаа ямиг бол чийсний бүгдийг мэдж байгаа. Тэгвэл тэд нар яадаг вэ гэхлээр ер нь асуулт оролцдоггүй юу? Нэг тийм орооцолтой. Лээ гэд ингээд одоо тэр хүмүүс яадаг ус төрд ордгоо. Сошиал дээр ингээд өөрийнхөө ямиг тайлбарлаад ингээд яагаад ингээд амьдралаараа л амьдарч идэг тийм хүмүүс байдаг гэдэг шиг магадгүй эрдэмтэд тэрэн дотор нь ордог баг. Хилээж болохгүй. Наад чи ингэж хэлдэг. Бэртгчин секретнүүд гэдэг. Биш би удаас наад ч авахгүй бас бичээч ойлгох шээ. Одоо бид нар янз бүрийн ингээд нэвтрүүлэг те материал бичгээр яг ингээд мэдж байгаа хүнээ бол олчиж байгаа юм. Ингээд салбарын хүмүүсээс сууж байгаа шүү дээ. Хин сайн мэдхөө ингээд нэг хүн хэлнэ. Тэр нь ингээд доктор профессор юм. Тэгээ тэр хүн дээр очиод асууж байгаа. Та нэг ийм ярьцлага яах өгөөч ээ. Ийм мэдээлэл хүмүүст өгөөч. Ажилгүй болно ч юм уу те. Эсвэл ядаргаа ингээд зүйтэй. Эсвэл нөгөө нэг хүмүүсээс харамтлаад. Тэгвэл мэдлэгээ хүмүүс түгээхгүй бол яах гэж таахгүй болсон. Мэдлэгээ хүмүүст ашиглах. Нөгөө талаар нөгөө нэг жоохон аймхаач гэх юм уу да ингээд бусад хүмүүс ингээд нөгөө нэг юу гэж ярьсан ч ингээд барьж идээд байдаг болохоор тэрнээс жоохон алшраад байдаг бас нэг тийм юм байна уу? Олоолаа дуурах хэрэгтэй шүү дээ. Байг магтуулдаг хүмүүс чинь 2 удаа фэйсбүүкээр элэгдүүлэл зөрхөн өгтгөл юм байлээ л дээ. Би уран гэд баримт кино хийсэн шүү дээ. Уран гэд баримт кино бүгднийг нөрсөн байхгүй. Бүх эрдэмтдийг хин ч ирээгүй шүү дээ. Тэд нар бол уул нь яах вэ? Яг ингээд нэг юм тайван сууж байгаа сонсох юм бол ойлгомжтой уулын тайлбарлаж байгаа гэж би бодоод байгаа. Тэгээ тэр нөгөө нэг ингээд магадгүй орилж хашгираад байгаа энэ хүмүүс гэртээ байхдаа чимээгүй тэдрийг сонсдог байлгүй тий. Тийм тийм. Сонсож байгаа. Сонирхолтой. Зүгээр бол цэрвэ жалбаар эсэргүүцээд ийн үү. Уран гэхээр хүмүүс ингээд нэг юм амар хүн хэцүү ойлгоод байна шүү дээ. Гэтэл байна шүү дээ тий. Бид нар эртэлрүүлэхт орж байгаа. Жилдээ нэг удаа орж байгаа. Очоод эрдэнэтгэнд ингээд уушгаа харуулж байгаа. Тэр чин уранаас гаргаж авсан тий тэр цөмийн нэрийг янз бүрийн ямиг ашигладаг. Хит ягаан туяа. За байж итл одоо эрдэнэтгэн цаашаа MRI-д ордог, CT-д ордог тий бид нар нэг юм бөмбөр юм руу ороод хамаг юм харуулаад тарих нуруу нугас хөл гар гэж бүх юм харж байна. Гэмтлийн дээр очоод уураа шүү дээ минийхөө. Тэгээ одоо энэ хавдрын өвчл газар авчлаа гаарчлаа л гээд юм. Тэгэнгүүт хавдрын эмчилгээ чинь тэр чигтэл
эцэг үр дүн нураа штэ. Тэр нөгөө нэг хими эмчилгээ, туяа эмчилгээ Хиймгүй юм гэж байхгүй. Одоо ихчийн үсийг хүртэл хиймээр яадаг. үсээ бодгоо байж. Тэрний цэнгэр ингээ яриад байсан биз. Тийм. Манай цэгмэд мөнгө чинь нэг юм хайрцагтай юм оруулж ирэл талбай нөгөө юун дээр ордны хажууд одоо хаалхан дээр дийлгээл үзүүлээл шүү дээ. Чуу муу янз бүрийн тэрийг хаанаас олт юм бол яг тэр сумаас нь олж авчирч гинөө эсвэл одоо ингээд нөгөө юунууд эд шүү дээ нөгөө чихмэл хийдэг хүмүүс шүү дээ. Тэр ингээ хажуудалд нэг юм толгой заргадаг юм тий. Тэр чинь нөгөө тухайн үед ингээд дийлэхдээ шилэн орно гэж байгаа байхгүй юу? Тийм үү. Шилэн орно хүн гоо үзмээр байгаа байхгүй юу? Би бас Сижиглэхгүй ингээд тэнд нь ойдл залгаас байна уу тий. Тэгээ үзих юм үзүүлэхгүй юм. Одоо тэгтээ нөгөө нэг юу яагаад байгаа шүү дээ. Хорхтой юм авчираад хоёр толгойтой ингээд ишиг байна гэдэг. Ингэхээр чинь тэр ч одоо ингээд нэгтлмаар байхгүй. Хурж үзмээр шүү дээ. Хурж үзмээр шүү дээ. Тэг хүрэхгүй юу? Шилэн орно. Шилэн орно. Эхэндээ тэд нар чинь нөгөө нэг юм хоёр толгойтой яасан хөл гаргүй юм гэд хураг ишиг харуулдаг байсан аахгүй. Одоо жоохон формат нь өөрчлөгдсөн чи яадаг болсон байна гэсэн чинь энэ тентхийн малай зэхлэг нь хаанхын ч гинөө нөгөө нэг ийм ургийн гажигтай төрөлт гэдэг юм уу да нэг юм. Тийм хүүхд ярьдаг болсон мэл шүү дээ. Хүүхд ярьдаг болсон. Гэхдээ тэр нь дандаа гадных. Гэхдээ бас ингээд манайх руу төхүүлээд байгаа нэг юм Азийн орны нэг тийм том толгойтой, молгойтой янз бүрийн төрсэн хүүхдүүдийн бичлэг үзүүлээд тэгээ одоо яах вэ? Юм хөгжингөт бас ч гэж нэг факт чек хийдэг болчихсон тийм. Тэгээ тэрийг нөгөө нэг ураанд хорцсон ямар юмны ийм хүүхэд төрсэн байна, тийм дэмэнд гэдэг ингээд үзүүлдэг. Тэнгүүд ингээс тэр дор нөгөө нэг факт чекингүүтэй эн чинь яг их бичлэг нь бол ийм байна гэдэг ингээд гаргаад ирдэг болсон айгуу сайн зөвхөр гол нь яг тэр ингээд нөгөө нэг харьцуулсан тэр факт чекийг хэдэн хүн үзэж байгаа бол яана үзчихэд байгаа даа нөгөө факт чек гэж энэ үзнэн доор нь тэгэл мусан трол мөрөл гээл загнаад идэв юм л шүү дээ. Хоёрт ингээд юм уу юу? Энэ хэвлэлийн төлөөлөгчнөр нөгөө хэвлэлийн үйл дээр тэр нөгөө нэг заалтыг хэсэг үзээд байгаа шиг л дээ. Үгүй мэдгүй. Тэгтээ бас мэдчихээн. Мэдгүй. Үгүй тэгтээ мэдгүй. Би бол эсэргүүцэхгүй байгаа шүү. Тэр тэгтээ одоо л орж ирж байгаа заалт биш байсан заалт шүү дээ тий. Төр дэрэгтэй хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй байж болохгүй гэдэг чинь. Харин 98 оны хууль байгаа тэгээ хэрэгжихгүй байгаа л гэдгийг яриад л л өнөөдөр. Тэгээ ер нь та хоёр юу гэж бодож байгаа юм? Тэгээ төрийн байгууллага эвлэлтэй байх нь зөв юм уу буруу юм уу? За би ярьчих. За би одоо олон найз нөхөд одоо төрийн байгууллагын хэвлэлийн албанд ажилладаг. Зарим нь жоохон гомдож магадгүй тий. Гэхдээ энэ чинь бид нөгөө салбар дотроо ил тод ярьдаг олон жил ярьж байгаа юм тий. Сүүлийн бараг 10 жилийн хугацаанд манай энэ төрийн байгууллагууд, дээрээс нь төрийн компаниуд эдгээр асар их одоо энэ хэвлэлийн PR гэдэг юм дээр аягүй их ач холбогдол өгж байгаа. Тэ аягүй тоног төхөөрөмж авж байна. Өөрсдийн дахиад сайттай боллоо. Тэнд ажилд орж байгаа хэвлэлийн төлөөлөгч өөрийнх нь нэр дээр байдаг хэвлэл мэдээллийн байгууллага сайт маяттайгаа төрийн мөнгийг өөртөө гэрээлж байна. Ийм байна. За студиудтэй боллоо. Одоо ингээд аль ч хэвлэл мэдээлэл нэг хэвлэлийн албар руу оруулах нэг юм подкастын улан тогтжуулсан. Даргадарны хэлтэй нэгдээ подкаст хийдэг. Сая ерөн шүүлт комисс гэдэг ингээд байгууллагч бүгд подкаст хийгээд. Бараг байгууллага нь юу үнцэн өөрөө юу гэдэг мэдэхгүй байхт чинь нөө. Тий. Ингэж байна. Тэгээд эдгээр чинь зарим нь сонинтой, зарим нь сэтгүүлтэй. За зарим нь ингээд сувгтай пэйжтэй. Тэчээд татвар төлөгч зээл мөнгө үзтий. Харин тий. Тухайн одоо яг хуу сонин сэтгүүл радио телевиз бусад юм ойлгож байна. Цахим хуудастай байхыг мэдээллийн цахим хуудастай байхыг бас энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж оруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн яамдууд алтан гэрэл сайд ч гэсэн одоо өнөөдөр хууль зүйн яамны сошиал пэйжүүд нь байгаа шүү дээ. Энийг болох юм уу? Ер нь цагдаа гэрчээ зэ. Цагдаа одоо олон нийтэд харилцах газар гэж байхаас өмнө юу байсан те? Хэвлэл мэдээллийн төв гэж байсан. Хууч нөгөө сайнаа урандаа л байсан шүү дээ. Дараа нь Баатархуу байсан баг тийм. Сайнаа урандаа л байдаг байсан. Сайнаа урандаа тэгээд нөгөө нэг төгсөө лавга тэгээд хэлүүлнэ л ажилтдаг гэсэн. Сүүлд одоо ингэж байгаа юм. Нөгөө өртөн сэргийлэх гал байна. Бүр томруулчихж байгаа. Энэ дотроо ингээ хэвлэлийн төвөө оруулчихж байгаа юм. Тэгээд томруулж олон нийтэд харилцах тийм. Тэнгүүтээ энэ дотроо ингэж байгаа. Хэвлэл мэдээлэлтэй харилцаж мэдээлэл өгдөг нэг одоо алба байна. Дотор нь хэлтэйсэн. Дотор нь цагдаа дотроо
Хэвлэл мэдээллийн одоо нөлөөллийн алба гэж бий болгочлоо. Гэтэл одоо цагдаа яг ингээд иргэдэд өөрсдөө ойлгуулах иргэн төрийн орондын ингээд те ер нь гинт хэрэгээс өрцөн сэргийлэх чиглэл рүү энэ ажиллах хэрэгтэй л байх л та. Мэдээллийн нөлөөллийн алба гэдэг юу вэ? Та нар тэр жоохон дүүнэр гомдож магадгүй те тэр хүмүүс ингээд төр тангараа өргөө цагдаа болохгүй явж шít. Рил хийдэг хэдэн цагдаатай боллоо. Гэхдээ би ингээ гайхсан цагдаа нар ингээ Шангрилагийн шатан дээр эмгтэн цэцэг өгөх ямар хэрэгтэй. Одоо яаж нөлөөлөл болох юм? Тий, одоо хот байна те. Асар том багтаа шүү дээ. Тийш. Яаж. Хэвлэл мэдээллийн байгууллага очиход чинь нэг зуучилдаг хүн байгаад тэр дарагтай нь уулзуулаад, мэрэгчлэн дээр нь уулзуулаад, тон судалгаа гаргаад хуучин ингээл явж болдог л байсан шүү дээ. Гагцгүй бид энэ хуулиар юу хориглохыг ирмэлзээд байгаа вэ гэхлээр татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг юм рил хийдэг багтай, нэвтрүүлэг хийдэг багтай, компьютер дээр компьютер график хийдэг, тастдаг гэд бүтэн редакц таны ийм зүйл хажуудаа ажилуулад тэрийг татвар төлөгчдийн мөнгөөр хийлгээд дахиад цаашаага сурчлагаагаа явуулахдаа татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг энэ байдлыг тасан зогсоогоод ингэж хийж байгаа бол нээлттэйгээр явуулаа л гэж. Тэрчээс яг юу болдог вэ гэхээр миний харснаар бол хууль хоорондын уялдаа холбоо гэдэг юм байхгүй болсноос энэ болсон гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр их хурал засгийн газар тий ерөнхийлөгчийн институт юм уу эсвэл яамд төрийн байгууллагууд за тэгээд улс төрчдийг чиг үүрэг дотор нь юу ээж идэг вэ гэхээр гаргасан шийдвэр тий энэ нөгөө нэг мэдээллүүдээ хууль сурталчлах чиг үүрэг жишээ нь их хурлын гишүүдэд тий яамдад сайд нарт бол одоо юу гэдэг энэ гаргасан шийдвэрүүдээ төрийн мэдээллүүдийг олон нийтэд хүргээ гэдэг ийм үүрэг хуулийн дээр нь байж байгаа. Нэг юм. Хоёрдугаарх нь юу байгаа юм гэхээр төрийн хэмнэлтийн хууль байна. За ялангуяа ковидоос хойш ингэж яригдсан тий. Тэгээд ер нь бол ингээд төсөв янз бүрийн юм данхаагаад ирэхээр хэмнэж болох юм аа гэдэг дээр энийг оруулдаг. Яагаад тэгэхээр одоо жишээ нь төрийн байгууллагуудад өдөр тутмын сонин захиалгахыг нэг хэсэг хязгаарласан. Одоо үргэлжилж байгаа хэсгийг мэдэхгүй байна. Тэгээд энийг юу гэж байгаа вэ гэхээр хэмнэлт гэж байгаа. За тэгээд яг энэ хэмнэлтэн дотор юу байгаа вэ гэхээр нөгөө нэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх буюу мэдээлэл түгээхтэй холбоотой зардлуудыг гаргахаа болчихж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ингээд гэрээ хийгээд гэдэг юм амтарч ажиллаад одоо энэ хуулийн дээр яваад байгаа шиг тендер зарлаад ингээд хамтын ажиллагаа үүсгээд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхийг нь хязгаарлалцж байгаа тэр хуулиар. Хэмнэлтийн хуулиар. За тэгэнгүүт би одоо жишээ нь хин нэгэн эрх мэдэлтэн байлаа, албан тушаалтан байлаа гэж бодоход би гаргасан шийдвэрүүдээ сурталчлах олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ мөнгө хэмнэх үүрэгтэй. Тэгэнгүүт энэ хоёр чинь зодтолтой тэглэнгүүт энэ дундаас юу үүссэн гэж би харж байгаа гэхээр за өөрийнхөө нөөц болцоогоор өв үнгүүгээр нь сошиал платформуд дээр мэдээлэл түгээе. Мэдээлэл түгээх гээд ингээд урт текст бичгээр хүн үзэхгүй байна. Тэгэнгүүт энийг контент болгоё. Үздэг формат руу нь оруулъя. Гингүүт өссөн үсээгүй алтан болоод алтан бусаар тэнд ингээд нэг юм за зарим хэсэгт нь бол хитэн үсээр, зарим хэсэгт нь бол ингээд нөөц болцоондоо таарсан юм нэгжүүд гэдэг юм уу алтан бус тэр нь. Ийм юмнууд үүсэж байгаа. Манай бям цогт гişүүн бямбын ярилцлага гэдэг нэг нэвтрүүлэг юм хийгээд байгаа шүү дээ. Энийг одоо хэвлэл мэдээллийн редакц гэж үзэх үү, хамтын хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэх үү, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хийгээд байгаа бям цогт гişүүнийг сэтгүүлч гэж үзэх үү? Энэгээрээ хүн гүтгүүл яах вэ? Бид нар одоо мэдээлэх гээд очиж штэ. За хүний зорилго бол янз бүр байж болно шүү дээ. Тэр байгууллагын шүүмжлэхийн төлөө, үйл ажиллагааг сайжруулахын төлөө. Нөхдүүд бол биш үү те. Нөхдүүд бол бид нар ингээд хүссэн мэдээлэл өгнө гэдэг аахгүй юу? Бас нэг юм нюанс авах шүү. Би надад үлийн зөвшөөрж байгаа заяа. Үлийн зөвшөөрж байна. Яалтчгүй ингээд бэлэн линк шийддэг кейс бол одоо бид нар ингээд хин нэрлэн дүрс аваарай гэж линк шийдэдэг. Дүрслэн энэ шүү, яриа энэ шүү, текст энэ шүү гэж шийддэг бид нар мэднэ. Гэхдээ үүнд их биш юм а гэхэд тодорхой хэмжээний хувь нэмрийг хэн оруулж байгаа вэ гэвэл хэвлэлийг өөрөө оруулж байгаа. Яагаад энэ ийм нөхцөл байдал үүссэн бэ гэхээр нөгөө хүний нөөцийн дутагдал болсон. Тэгэхээр ингээд явуулах хэрэг хүн байдгүй, хүн байхгүй учраас шийдэх юм байна уу гэдэг нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас байна. Байна. Копи пастчд байна, залах уу те? Залах уу сэдв дээрээ бэлдэж очдөг хүмүүс манслбарт байгаа. За бүр ихнээс нь бол иргэн мэд хэрэгтэй.
Тэр мэдих эрхийг хангахын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага байна. За тэгэхээр эдгээр ингээ мэдих эрхийг хангах гэхээр мэдээж нөгөө нэг энэ мэдих эрх хангах гэж байгуулагдж байгаа хийхээ каштай аж ахуй нэгж. Тэнгүүд эднэрт үйл ажиллагаа явуулахад санхүүжилт хэрэгтэй. Гэтэл Монгол улсын зах зээл дээрээс мөнгө олох, санхүүжилт олох тэр боломж хязгаарлагдмал хэн мөнгөтэй байна? Төр мөнгөтэй байна. Улс төрийн хүрээний хэн мөнгөтэй байна. Тэгэхээр эднэр энэ хамтын ажиллагаа үүсэж байгаа. За тэгэхээр энэ хоёр нийлж байгаад энэ мэдих эрхийг хангаж чадахгүй юу гэдэг нэг юм асуудал үүсэж байгаа. За яг өнөөдрийн нөхцөл байдлын тухайд бол нэг нь гүйцэтгэгч, нэг нь захиалагч хоёр бие биенийхээ харилцааг зохицуулах хууль яриад байж байгаа. Эндээс яг үр дүн гарах уу гэдэг жоох эргэлзээтэй л санагдсан. Гол асуудал бол эдийн засгийн асуудлуудыг эрхчлөө эдийн засгийн эрхчлөөгүй бол хэвлэл яг өөрөө бие даасан байдлаар туулга илэрхийлэх боломжгүй байдаг. Нийт хэвлэл мэдээллийн зах зээл хэдэн одоо ямар хэмжээтэй зах зээл байдгийг эндээс төр болон тусдаа төрийн байгууллага болон төрийн өмчт болон орон нутгийн өмчт компаниудын энэ хэвлэл мэдээлэл зарцуулдаг үнийн дүн ямар дүнтэй байд юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. За гол орлогын зах зээл бол зар сурталчлагч нараас 10 жилийн өмнө гол их усүр нь орж ирдэг байлаа. Өнөөдөр энэ нөхцөл байдал маань өөр болж төрийн байгууллагуудаас гол одоо санхүүжилт буюу дэмжих энэ нөгөө мэдээлэл сурталчилгааны зардал орж ирээд байгаа нь өөрөө нөгөө эдийн засгийн утгаараа хэвлэл мэдээлэл одоо бие даасан хараат ус байдлаа ингээд улам бүр алдчихж байгаа нэг юм сул тал байна. Тэгшээ одоо танай редакц бол Монголын нэр үндэсний редакц те дөрөв үеийн юм олон жил үйл ажиллагаа явуулсан. Тэгээд ингээд тарьцангуй соёлтой одоо ингээд сүүлд нөгөө энэ хэвлэлийн медиагийн стандарт гэдэг юм бий болохлоо өөрсдөр нэвтрүүллээ те. Тэгээд танаа сэтгүүлчдэр ингээд очоод хэвлэл мэдээллийн нөгөө нэг редакцуудаас одоо нөгөө төрийн байгууллагуудаас мэдээлэл авъя гэхэд тэр хүмүүс яг бичлэн ярьцлага жишээ нь өгч гин үү? Том мэдээлэлээр хангаж гин үү? Та нар бол хүмүүст мэдээлэл өгөх гэж тэр байгууллага дээр очиж гин үү? Мэдээлэл чи өгч гин үү? Яг тэр авъя гэсэн үнээс чи авъя гэсэн үнийг олж өгч гин үү? Эсвэл өөрөөсөө бид нар надад чинь мэдлээд өгч танах гарах гэж байна. Үгүй. Яг тэр хүнээс яриа авах гэсэн юм дугаарыг өгөөч гэвэл холбоод өгж байгаа юм. Тэгээ гол нь яг очихоор тэр хүн өгж байгаа өөх үгүүнээс айгу эргэлзээт эсвэл ажилтаа байна гэдэг ч юм уу. Би амжихгүй байна гэдэг ч юм. Хамгийн амар хэцүү нь би ажилтаа бол эндээс аваа, тэр хүнээс авах ингээд амцаар хагаад эцэстээ ямар ч дугааргүй болоод үлдчихдэг. Тэгээ ер нь бол өхгүй л байх юутай. Сонирхол ихтэй. Тэгээд хөөцөлт нь болохгүй бол тэгэл орхин. Ер нь ихэнхдээ л өгөхгүй л байх сонирхолтой шүү дээ төрийнхэн бол тий. Ингээд манай хэвлэл мэдээллийн байгууллага нэг талтаа ус нэг юм хэвлэлийн мэдээнд ханддаг тий. Тийм. Ингээл гэрээтэй ингээд тавьчихж шүү дээ. Тэгтэл ингээ үйл явдал болж байна. Одоо жишээ нь түүх зачиж байна тий. Зөв юм уу буруу юм уу гэх. Тэгээд дахиад тэр байгууллага дээр очингууд тэр байгууллага биш үү? Түүх зачих нь зөвөө гэдэг юм урдас ч ингээ өгөөд. Танахтай гэрээтэй учраас тань дээр ингээ гарч байна. Тий. Дандаа ийм мэдээлэл яваад ахаар нөгөө талын одоо нөгөө эрх ашиг ингээ зөрчиж байгаа тэр хүмүүс дуурч чадах болчтой. Тэр хүмүүсийн амьдрал гэж болох болчтой. Нийгэмд ийм нөгөө хандлага төрүүлждэг байхгүй. Тий. Ярийн төрийн зөв юм биш үү? Манайх бол ингэдэж штэ. Одоо нэг хаалтын гэрээ гэл хүмүүс нэг гоё хөвтэй болчихжтэй. Хаалт ямар учиртай гэж мэдэхгүй. Тэр гэрээ гэдэг чинь одоо чинь төрийн байгууллагын манайх гэрээ хийж ажилдаг. Гэтэ хизээч танай зөв шүү, танай мундаг шүү, танах мундаг шүү гэдгийг бичихгүй бид нэр. Зөвхөн үйл явдлын цагаан мэдээг ичил гаргаж өгнө. Одоо төв зачиж энэ жишээ нь манайх нийслэлтийн гэрээтэй бай гэж бодъё л доо. Энэ мэдээг гаргаад өгч гэрээний өрөөнд гаргаад өгнө. Нөгөө талд нь дахиад иргэн дээр очиод юу болоод байгаа гэдгийг бид нар сурвалжлах хэрэгтэй. Яг л гэрээтэйгээд бид нэр иргэнээс очиж яриахгүй гэсэн зүйл байхгүй. Тэр хийж байгаа гэрээн дээр нь ерөөсөө тийм зүйл зал байдгүй байхгүй. Зөвхөн үйл ажиллагааных нь тухай бид нэр цагаан мэдээ гаргаж өгнө гэсэн л гэрээ хийдэг. 2023 оны байдлаар 88 дугаар байранд хэвлэлийн эрх чөлөө индекссэн байгаа. Энэ юу гэхээр асуудалтай гэдэг категорид орж байна. За 2024 он 109 дугаар байранд буюу хүнд нөхцөл байдалтай байна гэдэг. За бас нэг зүйл нь 1998 оны манай хэвлэлийн эрх чөлөөний сайн болсон хууль гэж одоо бид нар ярьж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт нь өнөөдөр тэгтээ тэнцүү байна гэсэн ийм 3 тоо надад байна л та. Би юу гэж бодсон гэхээр төр эхлээд дотроо улс төрчид ихрэдээ дотроо зарчмаа тохирчмаар юм шиг. За бид нар хэвлэлийн төлөөлөгчтэй байх хэрэгтэй. Тэр хүн бол гүүр хийнэ. Хэвлэл
хандаад ийм асуудлаар танаа чи үргээр ярилцлага авах гэсэн юм а, мэдээлэл бэлтгэх гэсэн юм а гэдэг үйл холбогдох албан тушаалтай холбож өгөх, албан тушаалтантай холбож өгөх ийм хүн байна. Тэр хүн ийм л чи үргээ хэрэгжүүлнэ гэдэг юм а. Улс төрчид энэ төрийн байгууллагын удирдлагууд төр хоорондоо тохирчвол хин хинд намар болчих байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо энэ хууль батлах гэдэг байгаа нөхдүүд чинь хэвлэлийн төлөөлөгчөөсөө хэтээцсэн юм нэхэд байгаа учраас ингээд нэг юм хүсээгүй эсвэл хүсээгүй мөртлөнгөөсөө энэ үйл ажиллагаар орчод байгаа юм тохиолдол байгаа бол ярдагч байхгүй. Алтан болоод алтан бусаар ямар ч юм бүтэц байхгүй. Заавал нэг хүнтэй байна ч гэдэг юм. Энийг ингээд яг таг болгочвол энэ харилцаа аюу хурдан явчихаар. Уул нь бол хэвлэлийн төлөөлөгч хийж байгаа хүнд аюу амарна. Тэр гүүрээ хийгээ явж ивэл амар байгаа байхгүй юу. Тэгэхгүй тэр хүнд чи аюу хэцүү нь юу вэ гэхээр өдөртлөг босоод байгаа юм чи яах юм. Тэр видеог нь авахаас өөр аргагүй байхгүй. Видео авчлаа гэхээр нэг фото авах хэрэгтэй болдог ч гэдэг юм уу. Ингээд алхамаар ингэсээр хагаад энэ цаг хугацаа энэ урт хугацаанд контент үйлдвэрлэгч болчих гээд байгаа. Нөгөө ажилд авсан хүн тийм юм шаардаад байгаа гэдэг юм уу? Магадгүй тэр хүн нь болохоор би хуулиар ийм үүрэг хүлээсэн юм аа. Гэт ингээд эдэг нэг юм хин хинийгээ ацар шалаанд оруулаад байгаа ийм хууль эрх зүйн ингээд амар олон төрлийн хамаатай хуулиудаар ийм юм бүрдүүлчихэд ингээд байгаа тохиолдолд төр яг зарчмаар тохирчмаар байна. Төрийн өндөр албан тушаалтан улс төрчид олон нийтийн хардлагын субъект гэдгийг ойлгох ёстой. Бид нар олон нийтийн хардлагын субъект шүү гэдгийг ойлгочих юм бол энэ хуулийн үзэл санаа, энэ хуулийн логик нь бол гараад ирнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага бол төрөөс ямар ч ирэх аваагүй үүрэг хүлээлгээгүй. Бид нар бол нөгөө соён гэгэрүүлэх хэрэгтэй, иргэдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй. Энэ бол манай үйл ажиллагааны үндсэн зарчим угаасаа. Энэ бол бид нар төрөөс аваад байгаа юм биш угаасаа ийм. Тийм байтал төрийн албаа агч шиг тэр ёс зүйн юуг нь хууль зах ерөөс шаардлагагүй. Тэ. Угаасаа тэрийг биелүүлнэ. Зөрчил угаасаа эрүүгийн үйл дээр ч байна, зөрчлийн үйл дээр ч байна. Ийм нэг тэр хэвлэлийн үйл дээр бичдэг юм аа гэдэг. Тэр нөгөө хуулийн төгсгөл дээр байгаа тэр 5 дугаар зүйлийг бүхэлд нь асья гэдэг дээр манай энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн бус байгууллага холбоод судлаач нар өнөөдөр санал нэгтцсэн. Энэний төлөө явнаа. Хоёр тэгвэл тэр нөгөө нэг дагалдах 6 хуулийн цэцэл энийгээ бүхэлд нь дэмжиж байна. Гуравт энэ нөгөө хэвлэл мэдээл нөгөө юунууд төрийн байгууллагууд төрийн өмчт нөгөө хуулийн этгээдүүдтэй төгүүд эднэртээр байгаа хэвлэл мэдээллийн одоо газар хилтэс албатуудыг татан буулгая. Эдгээр өөрсдөн дээрээ байдлаж байгаа энэ одоо сувгуудтай энийг хаа. Тэгээ ийм юм дээр нэгдэж байгаа юм аа. Тэгээ ерөөсөө гол юм бол энэ баг. Одоо өнөөдөр бол илүү их нөгөө төр дэрэгдээ хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй байх юм уу байхгүй юм уу гэдэг асуудал ярьлаа шүү дээ. Яг энэтэй холбоотойгоор байр суурь илэрхийлээд одоо ингээд нэг юм тод дүр болох гэхэд бүтлгүүтсэн нэг юм бүтгэн дүр зураг бол яри гэж бодож байсан ч нөгөө тэр чинь хэд хоногийн дараа одоо энэ нөхрий чи ярьснээс хэд хоногийн дараа одоо бичлэгээ хийж штт. Тэгээ уур гарчиж байгаа байхгүй. Хойд нөгөө уур үрдсэн яа гэдэг. За энэ нөгөө хэвлэлийн хууль мөлтэйгээ ч холбоогүй. Энэ бол нөгөө улсын хурлын гишүүндээ хууль тогтоогчийн одоо нөгөө ажлын хариуцлагатай холбоотой асуудал. За манай хууль бол 1998 онд батлагдсан 27 жил доктортой мөрдөгдсөн маш цонхоо хууль. За энэ хуулийг одоо манай салбарын бүгдээрээ цээжээр мэдж байгаа тийм. Тэгтэл энэ дээр энэ хууль дээр нэг заалт нь болохоор төр дэрэгдээ хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж болохгүй байж болохгүй л гэж байгаа. Ингээд 27 жил болж байхад манай салбараас улсын их хурлын гишүүн болсон зураглаач сандаг учир Бануур дүүрийн хамгийн газрын хэвлэл мэдээллийн албанд зураглаач хийжсэн сандаг учир маань 2 дахь парламентд сууж байгаа. Одоо хууль зүйн байнгын ороод төрийн байгуулалтын байнгын ороонд ажиллаж байгаа бас нэг юм гайгүй ингээд хөмсгөө зэмлсэн. Гайгүй туршлагатай гишүүн. Цоолгон дээр ийм ирж байгаа. Одоо манай нөгөө хэвлэлийн төлөөлөгч нэрээ одоо нөгөө хэвлэлийн албадыг татан буулгын эсрэг юм вакуумжуулалт хийж байгаа юм шиг байна. Санаа нь бол. Гэхдээ тэрэн дээр чинь зүгээр одоо байгаа төсөл дээр бол хэвлэл мэдээллийн байгууллагатай байж болохгүй л гэдэг заалтал одоо орж ирсэн байгаа шүү дээ. Хэвлэлийн албын татан буулгыг гэдэг юм бол байхгүй одоогийн хуулийн төсөл дээр. Тэгээ тэрийг хууль зүйн ам зоригтой бичиж оруулж ирэх хэрэгтэй байсан. Хилцэгсийн дэмжижүүл энэ бол ингээд гişүүд бол зарчмын зөрүүтэй санал гаргаад ингэжүүлэх сайн. Нөхөр бол вакуумжуулж байгаа юм шиг байгаа. Тэгээ ингэж хэлж байгаа. Хууль дээр төрийн байгууллага, төрийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд
дэрэгдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэхүү байна гэдэг ийм асуудал орж ирж ах шиг байна. Инхээр одоо засгийн газар хэвлэл мэдээллийн албагүй байна гэсэн үг үү? Улсын их хурл өөрөө хэвлэл мэдээллийн албагүй байна гэсэн үг үү? Яам агентлагууд хэвлэл мэдээллийн албагүй байна гэсэн үг үү? Орон нутгийн төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн алба байхгүй, энэ асуудал хариуцсан ажилтан байхгүй, ийм байдлаар цаашдаа явах гад байна уугүй юу? Энийг нэг тодруулж өгөөч. Хэрвээ ийм асуудал үүсвэл үүнээс үүсэх сөрөг үр дагаврууд юу болох юм? Төрийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг ард иргэдэд мэдээлэх бас хуулиар олгогдсон үүрэгтэй байгаа. Энэ үүрэг нь бас одоо яах юм бол гэдэг ийм асуудал үүсэх гээд байна гэдэг. Мэдгүй юм шиг ярьж байгаа байхгүй. Мэдчихэж ярьж магадгүй. Мэдгүй ярьж магадгүй. Гэхдээ энэ хүн бол нөгөө нэг л нүртэй байх хэрэгтэй байхгүй. Нэг нүр гэдэг нь энэ хүн улсын хурлын гишүүн бөгөөд 2 удаа парламент сонгогдоод төрийн байгуулалтын байнгын ороо буюу мэргэжлийн байнгын орооны хуралд сууж байгаа хууль тогтоогчийн хувьд хуулийн төслөө уншаад өмнөх хуультайгаа харьцуулаад судалгааг нь харж бэлэн орж ирчих хэвээр. Тийм шүү дээ. Судалгаагаар орж ирээд ийм яриад конопт арж байгаа бол энэ уцсан хөлтэй байхгүй. Ийм юмнаас болоод энэ хуулиуд дээр дандаа алдаа гардаг. Тэ? Ажлын хариуцлага байхгүй. Нэг хоёр нь болох хэрэгтэй. Тэгээд нэг пост ирчихсэн юм. Гомцсон юм уу мэдгүй. Мөн сүүлийн үед одоо ингээд нэг ийм яригдаад тийм манай нөө ихтэй сургуулийн багш нарын судлаач нар хэвлэл мэдээллийн байгууллага одоо мэдээллийн бүтцийг ингээд харж үзвэл улс төрийн үйл явдал, давмгайсан үйл явдал, улс төрчдийн эрхлийг давтаал ингээд хэвлэл мэдээллийн байгууллага аюул их цаг үрж ийм гэдэг юм. Госип те улс төрийн госип. Тэгтэл хэвлэл мэдээллийн байгууллага яг ингээд иргэдээсээ тасарчваа гэж. Яг ингээд амьдралд юу болж байгааг харуулахгүй бол шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй. Тэгээд миний нэг уншдаг сэтгүүлчдээс хамтаа хамгийн дуртай манай гөөгөөгийн тэгшээ өгөө. Баярлаа. Тэгшээ өөрөө нөгөө автобус гутлахад хоёр ингээд нийгмийн контент хийдэг те. Тэр нь айгүй их уншдаг. Манай салбарынхаа өөрсдөө уншдаг. Надад айгүй их олзуурах ууштай нь юу байгаа вэ гэхэлэр хүмүүс ингээд сэтгүүл зүйн бүтээгдэхүүн гэдэг тэгэхээр нэг юм ярилцлагыг мэдээг гэл ингээл нэг юм хязгаарлагдмал хүрээд манай миний үед юм шиг ойлгодог шүү дээ тий. Гэтэл тэнд тэмдэглэл гэдэг нэг гоё төрөл жанр байна гэдэг юм уу? Эсвэл инхцэг их чинь гоё нийтлүүд байна гэдэг юм уу? Тэр хөргүүд байна тий. Тэгэхээр эн чинь ингээд нэг юм амар олон ингээд тэр миний цэсэн дээр ингээд өчнөө юм өрөөстэй байдгаа гэдгийг ийм төрөл жанр байд юм байна. Энэ нь бас их сонирхолтой байна гэдгийг хүмүүст ингээд мэдүүлж байгаа гэдэг утгаараа бас айгу гоё санагдаад байна. Чи яагаад тэр нөгөө гутал одоо автобус гэдэг юм тэмдэглэлүүдээр нь хийхээр болсон юм? Тэр үү? 20 онд гэсэн. Тийм баха 20 коронавирусын үеэр л ч тэр автобус бол яг хөө зүгээр ингээд надад ер нь ингээ юм болол айгу сонирхолтой санагддаг л да. Зүгээр автобусанд явж байхад хүний хүмүүс нэг автобусанд амар чам буцаар ярьлаа гэж амар тэгэл уурлаад идэв ш. Надад тэгээд юу ярьж байгаа айгу сонирхолтой санагддаг. Тэр болгон ч хүний амьдрал шүү дээ тий. Тэгээд би хэрэг дуртай учраас. Тий тэгээд яг үнэ би яа хэрэг дуртай. Тэгээ хэрэг дуртай учраас тэгэл тэнд чи ингээл амьдрал яриад, цалин мөнгө яриад тэр болгон чи нийгмийн асуудал яваад байгаа шүү дээ тий. Амьдрал яваад. Тий амьдрал яваад байгаа. Тэгээд тэр болгон л айгу сонирхолтой санагдаад идэг байсан. Тэгэл зүгээр бичүүл гой санагдал хүмүүст ийм юм ярьж шít хүмүүс ингэж амьдарч шít. Одоо манайх чинь нэг хоёр тасарчаад байгаа шít. Нэг амар баян амьдрал нөөдөл нь ингээл хин хинийх амьдралын үрээс сонирхгүй байхгүй. Уг нь сонирхмоор шít. Бусад хүмүүс яаж амьдарч байгаа гой мэдүүл бас тэндээс чинь бас нэг шийдэл санаа гарна шít тий. Тэгээд тийм учраас хүний амьдрал айгу сонирхдаг учраас л тэгэл тэр автобусны нэрлэлийг эхэлж ирсэн. Тэгэл хүмүүс автобусанд юу ярьдгийг тий. Тэгэл харин тэгсэн чинь харин хүмүүс ч гэсэн хүний амьдрал сонирхдаг юм билээ шүү дээ. Тэгэл айгу уншаал дагаал бичээчээ яач ваа энэ гээл тий. Тэр гутлын хувьд болохоор гөөгөвд ороод тэгээ зүгээр ингээд шин сэтгүүлч юм ч уусаа за юу их ямар санаа байна гэд. Тэгээ зүгээр хайрах гад ингээд явж байгаа л ингээд зүгээр ингээд хүмүүс бас ингээд яг адилхан ингээд дэлгүүрт ороод орохоор ингээд хүмүүсийн юу авч байгаа амар сонирхолтой байхгүй надаа ингээд тэр торонд нь юу байгаа бол гээл тий. Эдийн засаг явж байгаа тий. Тий эдийн засаг явж байгаа тэгэл нэг тийм кетчуп мэчүп ч юм уу нэг төмс ногоо энэ төр гээл аваал тий. Тэгтээ ингээд дэлгүүр байршлаасаа шалтгаалаад дэлгүүр болгоны ингээд худалдаа авалт цувралыг олчих юм байна тий. Тэгээ худалдаа авалт өөр штэ. Одоо тэгээ жоохон төв хэсгээр бол арай ондоо юм аваал тий. Захын хэсгээр арай ондоо юм хүүхдийн мөнгө авахаар бүр худалдаа авч шал ондоо олж ирээл тий. Тэр болгон чинь нийгмийн асуудал. Тэгээл тэгж явж байгаад би дараагадаа танилцуулсан байхгүй юу. Ингээд хүмүүсийн уутан дотор юу байгааг бичиж сурвалжил гоё юм биш үү.
Ингээд ингээ өдөр болго ингээд нэг өдөр хүмүүсийн уутанд юу вэ? Дараа нь ингээд нэг готал дагаж яваад энэ готал хаа хүрдэг ингээд энийг сурчлаар гоё юм биш үү гэдэг. Хэрэглээний эдийн засаг гэж юм шүү дээ. Тэгсэн чинь гоо чи зүгээр л готал дээр л төвлөрөөд натгаа бичүүл гоё юм биш үү гэх. Тэгээл тэр готал гэдэг санаа гараад тэгэл тэр чин хамтын уран бүтээл манай үнэ бол тэгээ зүг гэрэл зурагч нэл тэр хамт ингээд явдаг. Сайн зурагч. Тэгэл яг яаж идэв та хоёр яаж хөнөө олдیں ингээл хүмүүс амар сонирхдаг байхгүй. Тэгээд зүгээр л битүүр яг годамжинд гардаг байхгүй. За өнөөдөр хоёул хаашаа явах уу? Ямар санаа хийх үү гэл ерөнхийдөө санаагаа гаргачаад хоёул тэгээ зүгээр байшин ороо гэдэг ч юм ингээ уул хадаар яваал. Тэгээл ингээл явж байгаа л одоо жишээ нь тэр чи юуны хэлээ нэвтэр байшины уулаар явж байгаад тэр чи яана гэсэн асуудал хэлээ. Ямар ч Нямбатрын нэг асуудал байсан шүү дээ. Нас яваад яана гэдэг лээ. Энэ ковидын үлдэх. Ковидын үлдэх шүү дээ. Хэдүүлээ олон дугаар ингээ бичгээр чинь тэгээд хооронд. Гэтэ өөрөө сүүлийн үед жоохон амьдралс тасраад байгаа юм. Би зогссон байдаг шүү дээ. Машинтай. Юм уу гэж одоо мэрэгчлийн салбарт чинь байгаа уншигчд чинь одоо нөгөө анхны дугаар дээр хэлсэн тэр машин цуусан эмэгтэй шиг өөрөө машин цугаа яваад байдаг. Тийм машин цугаад яваад байдаг басаа. Тэгээл тийм л. Ингээд ийм нөлөө одоо үзүүлсэн те тийм дугаар ч одоо илүү. Эсвэл ингээ хүмүүс үзчихэд өнөөдөр ийм биш гэх амир ингээ бодоод чам руу ингээ хатаад те. Хаттай байсан, реакшнтай байсан тийм үү? Реакшнтай байсан. Ер нь эхэндээ одоо нөгөө юм ингээд автомжин ингээд 7 нэгтний ч юм уу байхаар ингээд хүмүүс ингээд хүлээгээд ингээд одоо ингээд хоёр дахьд орондоо гэдэг ч юм хүлээгээд тийм байнгын хэрэглээ тийм тэгсэн чинь нөгөө сүүлдээ ингээд бат автомжин буулсан чинь тэгээд угаасаа байхгүй болсон. Гэхдээ ер нь бол ихэнхдээ айгүй хүмүүс уншаал хүлээгээл надад нэг мэйл ирж исэн тэгээд нөгөө яг ийм наадгаа битгий зогсоогоорой гоё юм шүү мэн шүү гэх нэг тийм мэйл бүр ирж исэн. Тэгээд одоо хамгийн бэст нь гэх юм бол тэр нэг гадаад руу монголчууд их явж ийн залуучууд ерөнөөсөө дөрвж ийн гээл тэр үед хийсэн сурвалжлага. Тэгээд тэр Нямбатар нэг таксиг яана гэдэл такси явуулахгүй ч гэдэл үү тий хувь хүн таксинд явуулах. Тий яг тэр байхгүй тий тэр чинь нэг баяшины уулаар явж байгаад нэг оюутан тэгээд хөхтө хөтөлцөн их мэгчийг яг ингээл тухайн үед нь олоод ингээл уулзаад ярилцсан чинь бас тэр мэр ер нь бол яг нэг актер тэгж бүр өөрчлөлт авчирсан гэх нь хаашаа ямар ч гэсэн нэг импакт бол үзүүл. Ер нь бол ингэж биш тээ. Одоо нөгөө ямар нэгэн бүтээл одоо нийтлэг зүйлийг масс үзэх нэг чухал ш. Ингээд бүр хүмүүстэй хүрсэн бол зөвлөг биш. Тийм. Одоо гэхдээ юу болсон байгаа те? Одоо чиний баг 3 дахь цуврал явж байгаа маргааш ажилтаа чам. 6-аад бол. Окей нөгөө автобус яваад, гутал яваад одоо нөгөө болон санаачсан болон юм бол тий одоо маргааш ажилтаа гэдэг боломжтой болсон шүү дээ. Ярилцсан. Тэр яа дээ. Би харж амжаагүй. Яг маргааш ажилтаа гэдэг нэрний хувьд бол нөгөө маргааш ажилтаа гэдэг хөгжөө өөрөө заяа. Тэгээ маргааш ажилтаа байнаас нуухгүй гэлтэй. Маш олон юмнаас авардаг гэж. Маргааш ажилтаа одоо эртхэн унтъя гэдэг ч юм уу тий. Цаана дандаа нэг тийм зорилго явж идэг үг байхгүй юу? Айгуу гоё гэгээлэг ирээдүрөө тийм үсэн. Тэр утгаараа тэгэл дарагдаа хэлсэн тийм. Маргааш ажилтаа гэдэг болно яа гэд. Яагаад нэг ч юм гэсэн чинь одоо ингээ ер нь ингээл инфлюенсерүүдийг шүтэх гээд идэг нэг тийм хандлага хамгаалаад залуу хүмүүс нэг ажил хийхгүй би 8 өглөөр чурууга дараад орой хуруу дардаг ажил хийхгүй тэр гэдэг ч юм уу тий. Тэрний эсрэг өглөө яг 8 9 цагт ирээ хурууга дараад орой 5 6 гээд тараад ажил хийгээд энэ орнд сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэдгийг харуулах. Тэгээ тэр нь заавал нэг хүн заавал ингээ нэг тийм олонний танил амар мундаг байх албагүй. Зүгээр урд хашла айгуу сайн хийгээл бай явах уу тий. Амьдралаас ингээ сайхан болж л энэ гэдэг санааг ингээ тэгэхгүй бол бид нэр айгүй туйлж ирж байна шүү дээ тий. Би бас нэг тийм хүмүүсээ алдаршуулах юм. Би бас нэг тийм хүний бичвэр харсаа нөгөө нэг би зүгээр ингээ амьдарч болох уу гэдэг юм утгатай. Би нөгөө яг үг үсгээр нь мэдэхгүй. Гэхдээ агуулгын тийм би зүгээр л ипотекийн зээлтэй амралтын өдөр болохоор хамаатан саднараа айл хийстэй. Аппликейшн зээлтэй зөөдөг. Тэгээд гинт мөнгөтэй болохоор хүмүүстэй гоё гутал авч өгдөг. Би зүгээр л жирийн амьдралтай хүн байж болох уу? Тийм би тийм амьдрал болох уу? Яагаад бүгдээрээ гадаадд сурах нь зөв? Бүгдээрээ лаг байх хэвээр, бүгдээрээ амар алаадаг, ураадаг гэдэг та нар ийм нөгөө нэг шаардлага хүн болгоны өмнө тулахаа байлэр чи би зүгээр л жирийн баймаар байна гэдэг нэг тийм өөрөө л амьдрмаар шүү дээ гэвтэй заримдээ. Бас. Охо. Тий.
Кофе уух уу? Нэвтрүүлгийн Кофе уух уу? Одоо ер нь бол ингээд яриад дуслаа. Ингээд яриад ах юм бол харин ингээд дуусахгүй байхгүй да. За тэгээ та ярьж кофе ууж байгаарай. За, тэгнэ. Баярлаа.